За бүгдээрээ хүндэтгэлийнхаа үйл ажиллагаанд орцгоё. Тэгээд хамтдаа залбираад Бурхныг магтцгаая. Хаадын хаан Тэнгэрийн агуу бурхан их эзэмнэ. Тэгээд энэ өдрөөр дамжуулж бидний итгэлийг өсгөж байгаа таньд талархаж байна. Та өөрийн хайр ивэлээ бэлхэмд өргөж байгаад маш их баярлалаа. Та бидэнтэй үргэлж хамт байгаарай. Биднийг удирдан жолоодорой. Биднийг өөрийн ариун сүнсээрээ хур бороо мэт алтал дүүртэл ивэж өгөөрэй. Бүхий л зүйлээ танд даатгаж байна. Тэгээд бүх магтаал хүндэтгэлийн зөвхөн танд байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр даатган талархан залбирч байна. Амен. За хамтдаа магтаалын дууны 119 дугаар магтаалыг хамтдаа магтцгаая. 119. Сач оэзэн зүсэтэлэр хайрлаж эзэмээ зүрхийг минь тарусгаж оэзэн зүсэтэлэр хайрлаж эзэмээ Сач оэзэн зүсэтэлээ хайрлаж эзэмээ зүрхийг минь тарусгаж оэзэн зүсэтэлээ хайрлаж эзэмээ Дараагийн магтаал 148. 48. Хаадын хаан их эзэмээ яагаад зовлон амсваа хорхоо шавж миний төлөө эрдэнэ зуусан урсгасан загал мэ түүнийг анхлан харахта сэтгэлээсээ зовлонгоо зайлуулсан итгэсэн мөчөөс нүд минь нэгзэё баяр баясгалан минь мөнхийё их эзэмээ зовлогсон гэмийн төлөөс биш үү тэр өршөлхай агуу нэвэр үгээр илэрхийлэгдэшгүй загал мэ түүнийг анхлан харахта сэтгэлээсээ зовлонгоо зайлуулсан итгэсэн мөчөөс нүд минь нэгзэё баяр баясгалан минь мөнхийё хишнэн уйлаш тэрвэлээ бүгдийг туулж чадахгүй их эзэндээ биеэн өргөө түүний төлөө зүтгэе загал мэ түүнийг анхлан харахта сэтгэлээсээ зовлонгоо зайлуулсан
итгэсэн мөчөснүүд минь нэгцэн юм баяр баясгалан минь мөнхий юм. Амен. За одоо хандвийн цаг байгаа. Тэгээ буян дэлгэрэгчээгээ хандвийн цагийг авч явна уу гэж урьж байна. Сайн байцгаана уу? Ариун өдрийн мэнд хүргэе та бүхэнд. Шаббат юм ээ. За, хандвийн цаг байна. Хандвийн цаг байна. За, би нэг ишлэгийг та нарт уншаад өгье хандвийн ишлэл. Малах 3:10 уншиж өгье. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-гээ агуулгахад авсар би та нарын төлөө Тэнгэрийн сонхыг нээж та нарын төлөө ивэлийн хальтал асгах эсхийг талаар намайг одоо үүгээр шалгаж түмэн сэргийн эзэн айлдаж байна. Бүхнийг өргөё. За бүгдээрээ босоод бурхантай талархъя. Тэ. Агуу Тэнгэрлэг эзэн минь ээ, тандаа талархъя. Мөнхийн бурхан минь, бидэнд энэ сайхан ариун өдрөө өгч, энэ сайхан өдрийн турш эзэн минь биднийг бас өөрийн нивэлтэй багтааж, бас бүхий л зүйлээр бас хангаж байгаа. Тандаа баярлалаа эзэн минь. Бүгдээ хоол, хүнс, хувцас хонор бүх зүйлээр хангадаг. Хамгийн гайхамшигтай нэгэн билээ эзэн минь. Бүх хүмүүсийн өргөлөөр дамжуулж эзэн минь хүмүүсийн гарыг бас ивэж өгөөрэй гэж амьдралыг бас ивэж өгөөрэй гэж бас эзэн минь тандаа залбирanгуйж байна эзэн минь. Энэ бүхнийг нь сорын ганц амьд бурхны хайртай хүү эзэн Есүс Христийн агуу нэрэн дээр таларханд өрөөн залбирлаа. Амен. За одоо манай Солонгос баг маань тусгай дуудуулна гинэ. 전장으로 들어가셨나? All 7 members and they prepared a lot for the special song, but and two or three members and now teaching and the children and now coming. I'm not sure. 우리끼리만 해야 되겠네. 우리 7명이 다 준비 연습 7명이 다 준비했는데 지금 오라 그랬어요. 조금만 기다리세요. За уг нь долоолоо дуулах хэрэгтэй байсан юм аа. Тэгээд нөгөө багийн манд зарим гişүүд нь хажуу талын өрөөнд хүүхдүүдтэй хөтөлбөр явуулж байгаа учраас бид дөрөв аргалчъя гэж байна. 같이 봐야겠다. 안 되겠다. 이거 둘이서. 시작. 푸른 바다 나선이 몸 어디든지 가오리다. 괴로우나 즐거우나 주만 따라가오리니
막으리까 죽음인들 막으리까 골골짝 빈들에도 복음 들고 가오리다 소돔 같은 거리에도 사랑 안고 찾아가서 종의 몸에 지닌 것도 아낌없이 드리리다 종의 몸에 지닌 것도 아낌없이 드리리다 존귀 영광 모든 권세 주님 홀로 받으소서 멸시전대 십자가는 제가 지고 가오리다 이름 없이 빛도 없이 감사하며 섬기리다 이름 없이 빛도 없이 감사하며 섬기리다. Happy Sabbath. Амралт өдрийн минь төргий. We all member really happy during last week. Тэгээд манай баг бол үнэхээр өнгөрсөн 7 хоногийн туршид үнэхээр ивэлтэй байлаа. We have some program and for children, for adults. Тэгээд томчууд болон хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр явуулсан та бүхэн мэдж байгаа. Also we have a good opportunity to visit houses, church member or new member. Тэгээд сүмийн гишүүд болон бас өөр шинэ хүмүүсийн гэрээр айлчилж очилсан. We saw and Mongolian houses and the Mongolian people what is going on their house. Тэгээд бид нар монголчуудын амьдралтай танилцсан. Янз бүрийн айлуудаар очлоод янз бүрийн амьдралыг харсан. Most of member already and familiar with me with us. Тэгээд та бүхний цаараа миний хувьд бол айгүй дотн санагдаж байна. Би одоо яг та нарыг аль хэдийн таньдаг болсон. I'm really so happy to see you and Sabbath day here. Тэгээ хамгийн гайхамшигтай нь өнөөдөр энэ шаббат өдөр буюу энэ амралтын өдрөд таныг харж байгаадаа би маш их баяртай. We also visit another church and then we have some other experience in the grassland and big land and visited horse and farm. Тэгээд бид нар бас өөр сүмдэр очиод нөгөө хажуу талын хотын булганы сүмдэр очиж үзсэн. Замдаа морь унсан. Тэгээд гайхалтай Монгол тал нутгийг бас харсан. Also I think and we all and we have any different place and all of us and need Jesus Christ and God. Бид нар хэдий өөр газар нутагт амьдардаг ч гэсэн бид нар бол итгэл бишрэл нэгтэй хүмүүс юм аа. Есүс Христэд итгэдэг хүмүүс юм. We live in different place in different country, but we have a problem and sometimes we feel and difficult situation and obstacle, challenge. Бид нар хэдий ингээд өөр улсаас ирсэн ч гэсэндээ тий өөр улсаас өөр орн руу одоо өөртөө Солонгосоос одоо Монголд ч гэдэг юм уу ингээд ирээд Бурхны тухай хуваалцж байгаа. Тэгээ заримдаа ингээд хүн хэцүү янз бүрийн асуудлууд гарч ирээд байдаг. Yeah, last 4 days and I introduced God and how good and how amazing God is. Тэгээд өнгөрсөн 7 хоног би Бурхны тухай та бүхэн танилцуулсан. Яагаад Бурхан ямар агуу вэ гэдэг талаар. Yeah, God is
my Father, our Father. Бурхан бол бидний эцэг мөн та бүхний эцэг юм аа. He never abandoned. He never give up us. Бурхан хизээч биднийг хайдгүй бөгөөд хизээч орхидгүй. Хизээч биднээс одоо нүүр буруулдгүй тийм агуу бурхан юм. God, because of God created us, God is our Father. Яагаад гэвэл бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн. Тэгээд тэрээр өөрөө бидний эцэг учраас. And God gave us the life and new life as well. Бидэнд амьдралыг өгөхөөс гадна мөн бас бидэнд шинэ амьдралыг шинээр дахин эхлүүлэх тэр боломжийг гаргаж өгч байдаг бурхан. People say look at our appearance, our outward first, but then God look at our heart, our mind first. Хүмүүс анх хүнтэй уулзахдаа гадна төрхийг хүмүүсийн гадна төрх байгаа байдлаар харьцдаг бол харин бурхан бидний зүрх сэтгэлийг болон бидний оюун ухаантай харьцдаг юм. When we feel in a difficult situation, hard time, and God know and everything about us, our situation. Бидний амьдрал тохиолж байгаа хүнд хэцүү цаг үедэд биднэрт юу тохиолдож байгааг бурхан мэддэг учраас бид нар туслахад бэлэн байдаг. Yeah, when we pray to God and listen to our pray, also our cry. Тэгээ бурхан үргэлж бидний залбирлыг, бидний гуйлтыг, бидний ойлгох дуу хүртэл сонсдог юм аа. God also and God can heal any kind of disease, any kind of physical problem. Тэгээ бурхан бүх төрлийн янз бүрийн өвчин тэгээ мөн бидэнд тулгарч байдаг янз бүрийн бүхэл асуудлуудыг шийдэх чадвартай тийм агуу нэг юм. This time I want to share another promise of God. Тэгээ өнөөдөр би болохоор та бүхэнд бурхны амлалтуудын биднэрт зориулсан амлалтуудын талаар хуваалцах болно. God gave us many promise to us. Бурхан бидэнд маш их олон амлалтуудыг өгсөн. Today and I want to share with you and last promise of God. Тэгээ өнөөдөр болохоор би тантай бурхны сүүлчийн амлалтын талаар хуваалцах болно. He promised He will come again this world and take us to the heavenly kingdom. Тэгээ бурхны сүүлчийн амлалт нь юу байсан бэ гэхээр тэрээр бидэнд энэ дэлхий дээр биднийг аврахаар ирснээс гадна бидэнд мөнхийн улсыг бэлтгэхээр явсан байгаа. Everybody will be die in this world. Энэ дэлхий дээрх бүх хүмүүс нас барах болно. And God promised and He will take us to the heavenly kingdom and live forever there. Тэгээ бурхан биднэрт зориулсан мөнхийн улсыг, мөнхийн амьдралыг бэлтчихсэн байгаа. Деважинд бэлтчихсэн байгаа. Eternal life is the last promise and most precious promise. За мөнхийн амьдрал буюу деважингийн улсад бурхны амласан хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн үн цэнтэй амлалт нь юм аа. When I was the local church pastor in Korea, би Солонгост сүмийн пастор хийдэг байхдаа once I and my church member and visited a nursing home. Тэгээд сүмийнхаа гишүүдтэй хамт нэг өндөр насны асрах дээр очсон. Church learned nursing home in the rural area. Тэгээ бүр ингээд нөгөө нэг аслагдмал газар байдаг тийм бүр хэрэг болгож аслагдмал газар байдаг асрамжийн газар дээр явчихсан байна. There were 8 old men and women living in the nursing home, run by the church. Run by church. Тэгээд нөгөө нэг тэр очсон асрамжийн газарт нь болохоор нэг сүм ингээд байгуулчихсан асрамжийн газар юм байна. Тэгээд тэрэнд нь 8 өндөр настай хүн хамтдаа амьдардаг байсан. When we visited the nursing home, we meet them and talking and eating together and worship all together also. Тэгээд пастор маань хамтдаа сүмийн гишүүдтэйгээ хамт очиод тэр хүмүүстэй хамт нөхөрлсөн, хамтдаа хооллсон. Тэгээ бас хамтдаа Библийн тухай Библи судалж хамтдаа залбирцгаасан байна. And then I found out that most of people and they talk a lot, but and they talk about their past life. Тэгээд нэг зүйлийг би анзаарсан. Яагаад гэхээр тэнд байсан хүмүүс бүгдээрээ л ярихыг хүсэж байсан. Тэгээд дандаа өнгөрсөн амьдралаа хуваалцаж байсан. What happened to them and 10 years ago, 20 years ago, 30 years ago, 40 years ago, 50 years ago. 10 жилийн өмнө болсон амьдралд болсон үйл явдлыг 20 жил, 30 жил, 40 жил, 50 жилийн өмнөх үйл явдлаа дурсан ярьж ирсэн. I found out they live in the past still. Тэгээд би тэр хүмүүс өнгөрснөөрөө амьдрдаг юм байна гэдгийг мэдсэн.
I found out there is no hope, no future for them. Тэр хүмүүст ирээдүйдээ итгэл ирээдүйн тухай тийм мөрөөдөл байхгүй байгааг би олж харсан. Somebody said to me, I just waiting for this. Тэгээд зарим хүмүүс бүр би одоо зүгээр үхлээл хүлээгээ байж энэ да гэж хэлж байсан. I realize I'm sick and I can do anything. Can do nothing. Тэгээ би юу ч хийж чадахгүй. Би одоо ингээд чадваргүй сул дорой болцсон учраас үхэл хүлээгээ сууж байна. And then when we stand worship together, and most time I introduce the heavenly kingdom for them. Тэгээд би Библи судалж байхдаа тэр хүмүүстэй хамт Библи судалж байхдаа мөнхийн улсын талаар, Девожингийн амьдралын талаар танилцуулж тэр хүмүүст ярьж өгсөн. There is a future for any kind of Christian, any kind of people. There is a future for us. Христэд итгэгч хүн болгонд нэгэн ирээдүй байдаг бөгөөд тэр маань мөнхийн улс юм аа. Бид итгэгч хүмүүс мөнхийн улсад итгэдэг. And when I found out, when I introduced the heavenly kingdom, the golden street and the pure river in heaven. Тэгээ би тэр хүмүүст алтан Бурхны алтан хот, тэгээ алтан гудамж, тэгээ Бурхны Девожингийн улс маш тунгалаг голын талаар хуваалцахад There was a face a little bit changed and to be brighter than before. Тэгээ тэр хүмүүсийн нүдэн гэрэлтэл нүүр нь ингээл туяарал ингээд нэг нүүр царай нь өөрчлөгдөж байгааг би анзгилж эхэлсэн. Yeah, I want to share. This Revelation. Yeah. Last promise. За энэ болохоор Бурхны сүүлчийн амлалт юм аа. Илчлэлт Библийн дээр илчлэлт номын 22 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл. There is the last word of the Bible. This promise is there. Хамгийн сүүлчийн ишлэл буюу Бурхны хамгийн сүүлчийн амлалт юм аа. Эдгээр зүйлсийг гэрчлэгч тэр тийм ээ би удахгүй ирнэ гэж айлдаж байна. For me also, when I remember this promise, and my heart, my mind will be encouraged any situation. Тэгээд энэ ишлэг харах тоолонд би ямар ч хүнд нөхцөл байдалд орох үедээ би үргэлж энэ ишлэг сандаг, энэ ишлэг уншдаг. I say in this world, everybody will die. Death is the great, I think the great problem in this world. Цаг хугацаанд ирэхээр хүн болгон үхэлтэй нүүр тулах болно. Хүн болгон энэ дэлхийгээс явах болно. Яг тэр цаг үедэд Бурхан биднэр зориулсан амлалт байгааг бас санах хэрэгтэй. But if we will believe in God's promise, and we can overcome the greatest problem of this. We can overcome. Тэгээд хэрэг бид нар Бурхны амлалтуудыг хүлээж аваад амьдралдаа Бурхныг хүлээн зөвшөөрөөд авралыг авах юм бол ямар ч хүнд хэцүү асуудлууд тулгарсан байсан ч гэсэндээ та тэр асуудлыг даван дуулж чадах болно. When I was a local church pastor in my church, and many old men and women in my church. Тэгээд манай сүмд одоо Солонгост те пастрын сүмд болохоор маш олон өндөр настай эрэгтэй эмэгтэй хүмүүс, өндөр настай хүмүүс явдаг, ирдэг, цуглаанд нь ирдэг. Every Sabbath afternoon we have a regular meeting for the old men, old people. Тэгээд манай сүм онцгойлон өндөр настай хүмүүс зориулсан шабатын өдөөс хойш буюу өндөр настай хүмүүс зориулсан цугларалт хийдэг. That time sometimes I suggest them to pray for your death. Тэгээд тэр хүмүүст юу гэж хэлдэг вэ? Та бүхэн өөрсдийнхөө төлөө залбираарай гэж хэлдэг. We needed more prayers and for our death. За тэгээд өөрсдийнхөө төлөө, итгэлийнхээ төлөө тэгээд бид хамтдаа үргэлж хамтдаа залбирдаг. And some deaconess, old deaconess, and talk to me, pastors. Every day I praise my death. За ийм ингэж хэлсэн байна. Өөрсдийнхөө өдөр биш, өөрсдийнхөө үхлийн төлөө залбираарай гэж хэлсэн гэж байна. Тэгээд тэгсэн чинь сүмийнх нэг ахлагч ингэж хэлсэн гинэ. Би өдөр болгоо өөрийнхөө үхлийн төлөө залбирдгаа гин. Одоо үхэх нь тийм аимшигтай зүйл биш юм а. Тэрний дараа амьдрал байгаа гэдэг пастор хуваалцсан тий. Тийм учраас одоо ингээд дуусчихж байгаа зүйл биш юм а гэдэг талаар залбираарай гэж хэлсэн байна. In fact, the old lady, when she will die, she die so peacefully. His
family member and testify me. My mother have a cancer. Most people feel big pain, but my mother died so peacefully. За тэгээд нөгөө нэг сүмийнх нэг гишүүн нэг настай ахлагч ирээд би ингээд өөрийнхөө өхлийн төлөө залбирдаг гэж хэлсэн шүү дээ тий. Яг нь багшаа англи хэл солонгос англи хэл тийм болохоор би ганц хоёр үг нь андуураа хэлчихлээ. Тэгсэн чинь sorry pastor. Тэгсэн чинь тэр эмэгтэй тэгээ удахгүй нас барсан. Тэгтээ хамгийн амар амгалан үхлээр нас барсан гэж байна. Нас барахтаа айгүй амар тайвнаар ихэнх хүмүүс ер нь хүмүүс бол ингээд нас барахаараа өвдөж зовж ингэж биеийн тарчил ихэнхтэй тий. Гэтэл тэр эмэгтэй болохоор нөгөө хорт хавдраар өнгөрсөн байна. Тэгтээ ямар нэгэн зовлон, шаналл, идлээгүй амар тайвнаар унтсан. Манай Монгол ясанд нөгөө буянтайгүй айгүй амар тайван өнгөрдөг гэдэг шүү дээ, тийм учраас сүмийнхаа хүмүүстэй болохоор пастор юу гэж хэлдэг вэ гэхээр өөртөө амар тайван өгөхөхийн төлөө залбираараа тий, өгөхтэй амар тайван байхын төлөө залбираараа гэж хэлж байгаа юм байна. Yeah, I know how she will be die so peacefully. She do believe, convince God will take her to the heavenly kingdom someday. Тэр сүмийн эмэгтэй нь ахлагч эмэгтэй нь бурхан түүнийг амар тайван өгүүлээд тэгээд мөнхийн улс руу авч явна гэдэгт эмэгтэй итгэдэг байсан учраас өгөхтэй хүртэл амар тайван нэг мэдэрч нас барсан байна. Өөд болсон байна. She never did afraid of death. Тэрээр хизээж өнгөрөхөөс айгаагүй. Death in the Bible is just a sleep. Тэгээ Библиэлд өнгөрөх буюу нас барах талаар юу гэж үтсэн байдаг вэ гэхээр зөвхөн унтах юм а гэж хэлсэн байдаг. When Jesus second coming, she will wake up and stand up and going up to the heavenly kingdom with Jesus Christ. Тэгээд Библиэлд үхлийг унтах гэж нэрлсэн байдаг бөгөөд тэгээд Есүсийн хоёр дахь дахин ирэлтэд өгсөн буюу унтсан хүмүүс бүгд дахин амьлаад мөн Есүсийн ирэлтийг харах болно гэж бичсэн байдаг. And we have to know that God's promise for us. This one. За тэгээд бүгдээрээ дахин нэг амлалтын талаар уншия. Үргэлжлүүлээд 1-р Тесалоник 4-р бүлгийн 16-аас 17-р ишлэл. Учир нь эзэн өөрөө тушаалын үгтэй тэргүү тэнгэр элчин дуу ба бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амьдлах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандал эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. 1-р Тесалоник 4-р бүлгийн 16-аас 17-р ишлэл. And when Jesus second coming and our body, our mind, everything will be changed. Glorious body, immortal body into. Эхнэ ганцаа тэр хүүхдүүд гаргацгаа. За Есүсийн хоёр дахь удаа ирэх үед энэ дэлхий дээр ирэх үед бидний бие махбод төгсөөр хамгийн шилдгээрээ ингэж дахин бий болж бас ирэх болно, амьлах болно. At that times your body will be the most beautiful body. Таны бие махбод одоо байгаагаас илүү төгс өгөлдрөөр үзэсгэлэнтэйгээр дахин амьлах болно. Yeah, God promised this one. Яагаад гэвэл бурхан өөрөө амласан учраас би энэ талаар та бүхэнтэй хуваалцаж байна. 1-р Коринт номын 15-р бүлгийн 51-ээс 53-р ишлэл. Харагтун би та нарт нэг нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирэмхийн зур, нэг агшинд бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуурч үхгэсэд уул муудах руу амьлуулагдаж бид ч өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхсгүйг өмсөх ёстой. Амен. In Korea, one day I visited a church for the blind man. Тэгээд нэг удаа нутагтаа байхдаа нэг удаа юм сүм дээр очсон тэгээ нэг хараагүй хүн дээр очсон байна л да. Зочилсан байна л да. Most church member is a blind man. Blind man. But all whole church is blind. Most of the church member. Тэгээд тэр сүм болохоор ийм юм байна. Бүр юм хараагүйчүүд явдаг тийм тусгай сүм юм байна. Ихэнх гишүүд нь хараагүй. Yeah, elder also blind man and the deaconess blind man and they worship together.
Тэгээд сүмийн ахлагч гишүүд нь сүмийн одоо үйлчлэгч нар нь бүгдээрээ ингээ хараагүй хүмүүс. Yeah, during the divine service, on elders sang a song and for special song. Тэгээд нэг сүмийн нөгөө ахлагч нь нэг тусгай дуудулсан. And when I listened to his special song, I was so touched, impressed by his song. Тэр хүний дуулсан дуу миний зүрх сэтгэлийг бүр айгүй хүндсэн. And that times I saw in the heavenly kingdom. Тэгээд яг тэр дууг сонсож явах үед би Тэнгэрийн улсыг мэдэрсэн. Тэнгэрийн улсыг харсан. After service, and I tried to talk to elders, and your song is so deeply impressed. Тэгээд нөгөө тусгай дуу дуулсан ахлагчтай юу пастор цуглааны дараа уулзаад таны дуулсан дуу ингээ надад үнэхээр ингээд гүн сэтгэл үзүүллээ. Сэтгэл төрүүллээ. And that time the elder replied me, pastors, when I sang a song, I cannot see anything in this world, and I can see the heavenly kingdom in the Bible. Тэгээд ахлагч маань юу гэж хэлсэн бэ гэхээр би энэ дууг дуулж авах үедээ энэ дэлхий дээр би юу ч харахгүй байгаа. Гэхдээ би Тэнгэрийн улсыг харж чаддаг гэж хэлсэн. Yeah, he sang a song and he saw the heavenly kingdom and he sang a song. Тэр Тэнгэрийн улсыг хараад тэгээд магтан дуулж байгаа юм байна. Yeah. And then his song is so different from the others' special song. Тэр хүний дуулжсэн дуу маань бусад хүмүүсийнхээс бүр шал ондоо бүр маш онцгой мэдрэмж төрүүлсэн. And then his song gave me opportunity to meet and see the heavenly kingdom too. Тэгээд түүний дуулсан дуу маань надад мөнхийн улсыг харах тэр бололцоог нээж өгсөн юм. I really praise, and all of us will be going up to the heavenly kingdom when Jesus' second coming. Би одоо энд байгаа бүхэл хүмүүсийг Есүсийн дахин ирэх тэр цаг үед бидэнтэй хамт мөнхийн улсад очиж байна гэдэгт итгэж байна. Очно гэдэгт итгэж байна. If we believe the last promise of God and any situation, any times, we can overcome any kind of problem in this world. Хэрв та мөнхийн улсад дахин мөнхийн улсад очих болно. Есүсийн дахин ирэх тэр цаг үед мөнхийн улсад очих болно гэдэгтээ итгэж байгаа бол энэ дэлхий дээрх асуудал таны хувьд бол юу ч биш байх болно. You know, and we are on the way to the heaven. Бид нар мөнхийн улс руу явж байгаа хүмүүс юм аа. Тэр замдаа мөнхийн улс хүрэх тэр замдаа явж байгаа хүмүүс юм аа. This world is not our home. Энэ дэлхий бол бидний гэр биш. Яг үнэндээ бол бидний гэр биш. You and me, all over us, and now we're going to the heaven. Та болон бид бүгдээрээ хамтдаа devotion руу явж байгаа хүмүүс юм. And God promised us once again. I show reading. За, дахиад Бурхны амлалтын талаар би уншиж өгье. Илчлэлт номын 21-р бүлгийн 1-ээс 4-р ишлэлээр. Би шин тэнгэр, шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож тэнгис байхгүй болов. Харин ариун хот шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гойсон сүйд бүсгүймэд бэлтгэгдэн Бурханаас гарч тэнгэрээс буун эрхийг би харлаа. Синдинээс чанга дуу гарахыг би сонсов. Харагтун Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. Илчлэл 21-р бүлгийн 1-ээс 4-р ишлэл. Yeah, in heaven, no more pain, no more death, no more sorrow, no more bitterness, only their happiness. Мөнхийн улсад буюу девачнд ямар ч өвчин зовлон байхгүй байх болно. Тэнд үхэл гэж байхгүй, тэнд гашуудал гэж байхгүй, тэнд нулимс гэж байхгүй, үргэлж баяр хөөртэй байх болно. God prepare the beautiful kingdom for us. Бурхан тэр гайхалтай хаанчлалыг, мөнхийн хаанчлалыг бидэнд бэлгэлэн бидэнд бэлтгэсэн байгаа юм аа. Do not miss this
precious promise. Та бүхэн энэ гайхалтай амлалтыг битгий үгүйсгээрэй. Битгий хойш нь тавиарай. I pray for the newcomer, especially for newcomer. Don't turn back to the world, secular world. За тэгээд та бүхэн Бурхны амлсан энэ амлалтууданд итгээд битгий үл ошоогоорой. Харин энэ амлалтын дагуу амьдраарай гэж та бүхнээс хүсэж байна. We all together, hand by hand, going to the heaven. Jesus' second coming. Есүсийн дахин ирэх тэр цаг мөчид бид гар гараасаа хөтлөөд хамтдаа Division руу буюу мөнхийн улс руу явах болно. And that is my prayer. Энэ бол миний та бүхнээс хүсэж байгаа. God bless. Бурхан та бүхнийг эвэг болгоё. Thank you. Pray. Pray. За одоо пастор бидний төлөө залбирч өгнө. Yeah. Heavenly Father, мөнхийн эцэг минь thank you for the last promise of God. Бүр таны хамгийн сүүлчийн амлалтын төлөө тань талархаж байна. Thank you for you prepare the beautiful heavenly kingdom for us. Та бидэнд гайхалтай мөнхийн улсыг, үзэсгэлэнтэй мөнхийн улсыг бэлдсэнд баярлалаа. Give us the power, give us the faith, more faith, and never turn back to the world. Тэгээ эзэн минь танд руу хараагаа чиглүүлэн итгэлтэйгээр мөнхийн улс руу хурж очиход туслаарай. There is no more pain, no more sorrow, no more bitterness, no more sickness. Таны мөнхийн улсад зовлон бэрхшээл гашуу байхгүй. Whenever we feel the difficult situation, remember the promise of God, the heavenly kingdom. Бидний амьдрал тохиолдох зовлон бэрхшээл хүнд зүйлийн үед эзэн минь та өөрийнхөө амлалтыг бидэнд улам ихээр сануулаарай. Give us the power to overcome any kind of situation, any kind of challenge in this world. Энэ дэлхий дээр бидний амьдрал тулгарх бүхэл зовлон бэрхшээл хэцүү асуудлуудад эзэн минь та өөрийнхөө амлалтуудыг бидний зүрх сэтгэлд өгч сануулаарай. We all of us will be God's servant, God's children, and will live there forever and ever. In Jesus' name, amen. Amen. Бид бол Бурхны хүүхдүүд, бид бол Бурхны бүтээлүүд. Бид Бурхантайгаа хамт мөнхийн улсад мөнхийн мөнхөд хамтдаа олуулан амьдрах болно. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Amen. За баярлалаа. За донод 169. Бидэн бадран асууж би итгэл найдвар би энэс нэгэн ирэлт ёо бидэн хүмүүс тунхаглах найдварын үс би энэс нэгэн амлалтын үс ёо Ирчхэд байна итгэлийн хамт усархан байна Бүдэр босоод уулзгая Халелуя Христ болгоо Бидэн бадран асууж би итгэл найдвар би Энэсний амлалтын үгс ёо Амен.